дэлхий дээр мөнгө хангалттай байгаа. Өнөөдөр 100000-ыг олж исэн бол маргааш 20,000-ыг, 100,000-ыг, 1 саяг олж болдгийм. Дундаж хүмүүс юу гэж боддог гэхээр дуустдаг юм. За тэрнээс илүү их мөнгө зөндөө байгаа. За хэрвээ та мөнгөтэй баян эсвэл чинээлэг хөрөнгөтэй болъё гэж бодвол дараах сэтгэлгээний 5 шилжилтийг заавалчгүй хийх ёстой. Зайлшгүй хийх ёстой. За нэгдүгüүрт нь мөнгө дуустдаггүй. За энэ ямар ч үстэй юм бэ гэхээр бид нар ер нь энгийн хүмүүс бодохдоо мөнгө хязгаартай гэж боддог. За тэр бол худлаа юм аа. Одоогийн бидний амьдарч байгаа системд хичнээн саяар нь хөвлж болно. Одоо үрт хөвсээр л байгаа. Долларыг жилд хичнээн биллионоор нь хөвлж одоо мөнгөний урсгалд оруулдаг. Тэгээд мөнгө бол хязгааргүй. За бид нар ихэнхдээ бодохдоо юу гэж боддог гэхээр өөрсдийнхөө орлогоор өөрсдийгөө хязгаарладаг. Өөрсдийнхөө яг хийж байгаа бизнесээр өөрсдийгөө хязгаарладаг. Өөрсдийнхөө одоо сарын цалин олж болох одоо хамгийн макс мөнгө гэж боддог. За тэрнээс илүү их мөнгө зөндөө байгаа. Ямар нэгэн бизнес хийхэд, ямар нэгэн мөнгө ашиглахад, ямар нэг юм хийхэд дэлхий дээр мөнгө хангалттай байгаа. Зөвхөн хэдэн баян улсуудад мөнгө байдаг биш. Хамгийн гол нь дэлхий дээр мөнгө хангалттай байдаг гэдэг. Тэрийг ойлгох хэрэгтэй. За мөнгийг одоо ихэнхдээ ер нь дундаж хүмүүс юу гэж боддог гэхээр дуустдаг юм ариулж одоо гамнахгүй болохгүй гэж боддог. Тэгээд бас нөгөө талаараа нэг одоо боддог алдаа нэг гардаг алдаа бидний алдаа юу гэхээр мөнгийг ихээр нь олж болдго юм аа. Өнөөдөр 10,000-ыг олж исэн бол маргааш 20,000-ыг, 100,000-ыг, 1 саяг олж болдго юм а гэдгийг ойлгохгүй. За тийм учраас мөнгөтэй чинээлэг баян болыг гэвэл сэтгэлгээний одоо шилжилт мөнгө бол хязгааргүй байдаг. Мөнгийг хязгааргүй их олж болно гэдэг одоо тийм шилжилтэнд орох хэрэгтэй. За хоёрдугаарт нь өөртөө хөрөнгө оруулах. За миний бодлоор ер нь ингээ хараад байхад мөнгөтэй бол хамгийн ихний алхам бол өөртөө хөрөнгө оруулах. За бидний амьдарч байгаа систем, бидний амьдарч байгаа энэ нийгэм одоо дэлхийд даяараа систем нь одоо тэгээд ухсрагдчихжээ. Ямар нэгэн боловсрол байхгүй, ямар нэгэн эзэмшил мэргэжил байхгүй, ямар нэгэн чадвар байхгүй бол мөнгө олоход хэцүү. За хүн болгон бизнес хийж чадахгүй, хүн болгон лото хийж чадахгүй, хүн болгон баяа ээж автай биш, хүн болгон аз таарахгүй, хүн болгон гудамжнаа сая доллар олохгүй. За тийм болохоор бид нэр дундаж хүмүүс яах ёстой вэ гэхээр өөртөө хөгжүүлээд ямар нэгэн чадвартай хаанч очисон тэрнгээр мөнгө олдог байх хэрэгтэй. За энийг одоо бас мөнгөний сэтгэлгээний шилжилт гэдэг байна. За хүмүүс мөнгөний төлөө ингэ зүсээд байдаг, мөнгөний төлөө ингэ хөөцөлдөд байдаг. Тэгээ мөнгө ирдэггүй, тэгээ амьдрал надад хатуу хандаад байна. Одоо гоншгонд яваад байдаг те. Тэр нь тийм биш юм аа. Өөртөө ихлэ хөрөнгө оруулах хэрэгтэй. Ном унш, өөрийгөө боловсруул, ямар нэгэн чадвар эзэмш. Одоо AI гэж бүх юм одоо ингэ хиймэл хоёрын ухаанд шилжчихлээ. Орчин үед бүх хүн интернеттэй болчихлоо, гар утастай болчихлоо. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлээд ямар нэгэн скил, ямар нэгэн чадвартай, ямар нэгэн одоо гарын дүүтэй ч юм уу те болоод тэрнгээр мөнгө олдог болох хэрэгтэй. Тэгжиж хөрөнгөтэй болно. Тэгжиж эхний одоо суур фундамент тавь. За 3 дугаарт нь болонгууд орлого. За түрүүсэнчлэн мөнгийг хязгаартай гэж боддог улсууд бас орлогоо хязгаартай гэж боддог. За би жишээлбэл өнөөдөр $5,000 сарын $5,000 олж илээ гэж бодоход насан туршдаа $5,000 олох юм болов уу гэж бодоод явагддаг. Гэвч тийм биш юм аа. Өөрийгөө хөгжүүлнэ, давхар ажил хийн, ажлаа солино, орлогоо өсгөж болох зөндөө аргууд байдаг. За хөрөнгө босгоход хамгийн чухал юм нь орлого. Мэдээж орлого байхгүй мэдээж хөрөнгө босгохгүй, орлого болохгүй хадгаламж байхгүй, орлого болохгүй бол тийм хөрөнгө оруулж чадахгүй. За тийм болохоор хамгийн эхлээд орлогоо яаж олох вэ? Орлого олоход ямар арга байдгийг, орлогоо өсгөхөд, цалингаа өсгөхөд ямар арга байдгийг өөрсдөө судлах хэрэгтэй. За энгийн бид нарт за дэлхийд дээр ажиллаж байгаа тийм монголчуудын ч юм уу тийм ер нь ингээд хүмүүсийн 90% нь 9 to 5 одоо тийм зүгээр юм corporate ажил хийгээд явдаг. Өглөө нэг ямар нэгэн хүнд ажилладаг гэсэн үг тийм. За тэгээд тэн дээр хамгийн одоо супер боломжтой орлого нэмэгдүүлэх арга бол ажлаас болдог. За одоо хүн болгоо ингээд ажлаас болоод жил болоод ажлаас болоод яваад гэж хэлээгүй. Гэхдээ ер нь бол дунджаар одоо ер нь сүүлийн үед дэлхийн нийтээр 3-5 жилийн одоо хугацаанд нэг ажил олгогчдоор ажиллаад тэгээд дараа нь ингээд ажил солиод явах юм бол орлогоо 10-20% нэмэгдүүлэх одоо сарын цалингаа 10-20% нэмэгдүүлэх боломж байдаг юм аа. За нэг газар ажиллаад байх юм бол ягтай нэг 5-6% ингээд нэмэгдэн. Тэгэл ерөнхийдөө ингээд 20-30 жил ингээд ер нь анх авч ирсэн цалингаас нэг их айхтар тий орлогогүй ингээд явдаг. Тийм болохоор орлогоо нэмэгдүүлэх хамгийн одоо супер боломж нь биднэрт байгаа боломж нь дундаж хүмүүст байгаа боломж нь ажлаас олох гэдэг юм аа. За тэгээд орлогоо нэмэгдүүлж иж мэдээж мөнгөтэй болно. Орлогоо нэмэгдүүлж хадгалах одоо суурьтай болно. За дөрөвдүгüүрт нь болонгууд зарлага. За маш чухал. Хүмүүс ингээ орлого нэмэгдэхээр зарлага нэмэгдээд идэг.
Тэгээд орлого муутай үеж зарлага нь ингээ адилхан байгаад байдаг. Зарлага гэдэг бол орлоготой адилхан одоо хөрөнгө оруулахад, ер нь баян болоход, чинээлэг болоход, мөнгөтэй болоход маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За Psychology of Money гэдэг номыг бичсэн Morgan Housel юу гэж хэлсэн байдаг гэхээр орлого зарлагын одоо зөрүү баялаг юм а гэж хэлсэн байдаг. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр хэдий их орлого олно төдий чинээ бага зарлага гаргаж иж дундаас нь хадгалах хөрөнгө оруулах мөнгө гаргаж ирнэ. Бид нар мөнгөгүй ээж зээл авч болохгүй, мөнгөгүй ээж тансалж болохгүй, мөнгөгүй ээж жил болгон шинэ iPhone авч болохгүй, мөнгөгүй ээж 2 жил болоод машинаа суулгах шаардлагагүй. Тийм болохоор мөнгөтэй тэгээд зарлагаа багасгаж иж одоо хөрөнгө оруулах мөнгө чинь гарч ирнэ. За биднэрт нэг том алдаа байдаг нь status game. За би энийг зөндөө ярьдаг. Status game гэдэг нь хүн одоо хүнийг дуурайж тэр хүний авсан ямиг дуурайж брендинг хувц өмсөх юм уу тэр авсан ямиг нэг авах гэж тийм дарамт шахалт өөртөө үзүүлж тийм хэрэггүй толгом тоглохыг status game гэж хэлээд байгаа. За тэгээ status game-а ер нь багасгаад зарлага таньчих юм бол мөнгө ороод ирнэ. Мөнгөтэй болчихноо. Гигүнд хөрөнгө оруулах, хадгалах одоо тийм боломжтой болчт юм а. За энэ дөрөвдүгürt нь. За тавдугаарт нь болонгууд одоо хөрөнгөтэй болохын тулд, мөнгөтэй болохын тулд ер нь чинээлүүлэхин тулд ямар одоо мөнгөний сэтгэл зүйн шилжилт хийх хэрэгтэй юм бэ гэвэл мөнгөө ажилуулах. За бидний нэг алдаа юу гэдэг гэхээр мөнгөө хадгаламжинд давж чигээд өсгийн төлөөгөө суугаад байдаг. Хадгаламж буруу биш. Гэхдээ хадгаламжинд хийчээд мөнгөө өсгөн гэд бодоод байдаг нь буруу юм а. За мөнгө өсгөх газар бол хөрөнгөний зах зээл байдаг. За хөрөнгөний зах зээл ямар нэгэн бизнес хийж болно. Ямар нэгэн мөнгөний зах зээл хөрөнгө оруулалт, арилжаа юу гэдэг юм. Мөнгө хамгийн их хэрэглэж байгаа дэлхийн нийтээр хамгийн их хэрэглэж байгаа газар бол хөрөнгөний зах зээл. За тэрэнд бид нэр хамт оролцож хамт тэр том одоо тортноос нь жоохон ч гэсэн хэсгийг авахгүй бол мөнгөтэй болохгүй. Ингээл яваал байна. 30 жил ажиллаад яваал байна. Ажиллаад зарлагтаа өгөөл идэж уугаал ингээл дуусаад сүлд нь тэтгэвч байхгүй, хураас мөнгөч байхгүй тэгээд нэг юм ядуу одоо хөшчүүлчихдэг. Одоо манай нийгмийн яг одоогийн 21-р зууны одоогийн Монголд байгаа эмээ өвнөр ядуу байгаа. Яагаад тэр нэг талаасаа мөнгө хурааж мэдхгүй, мөнгө ажилуулж мэдхгүй тухайн үед боломж байхгүйсэн ба за хоёрдугаарт нь мэдээж улс төрийн байдал нийгмийн байдал тэтгэвэр нь олдохгүй, тэтгэвэр нь хүрэхгүй, инфляцтай, юмны үн өсөлттэй бараг сар болгоноор ингээд юмны үн өсөж байгаа. Ийм нөхцөлд амьдарч байгаа. Ийм нөхцөлд амьдрахгүй тул бид нөр өөртөө яах вэ гэхээр одооноос мөнгө ажилуулах хэрэгтэй. 100 50 тавихгүй хөрөнгөний зах зээлд оруулах хэрэгтэй. Дотоодын зах зээл хөрөнгөний бирж өсөж байгаа, өсөлттэй байгаа. Ер нь бол жоохон хөгжиж байгаа манай Монгол улс. Гэхдээ одоо манай Монгол улсад одоо Монгол хүмүүст, Монгол хүчин өрнөтэй хүмүүст Монгол улсын пассвортаараа Interactive Brokers гэдэг одоо компани бүртгүүлээд дэлхийн хаанаас ч хөрөнгө оруулж болно. Мөнгөө доллар шийдвүлээд, евро шийдвүлээд, франк шийдвүлээд, йен шийдвүлээд, юан шийдвүлээд одоо хүсснээр ямар ч бүтээгдэхүүн худалдаж авах тийм боломжтой болсон. Тийм болохоор мөнгө ашиглана гэдэг бол мөнгөний сэтгэл зүйн хамгийн том шилжилт. За мөнгөтэй болохын тулд эдгээр 5 зүйлийг хийх хэрэгтэй. За нэгдүгээрт нь болгоод мөнгө бол хязгааргүй байт юм а. Мөнгө дуустдаг юм биш. Мөнгийг хэдийлвэл хэдийг олж болно. Аргыг олж байна. За хоёрдугаарт нь өөртөө хөрөнгө оруулах. За хөрөнгө оруулахгүй бол өөртөө хөрөнгө оруулахгүй, өөрөө боловсргүй, ном уншихгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй бол мөнгө их орж ирэхгүй. Яг ажил хийгээд хар ажлыг явж болно. Гэхдээ мөнгө орж ирэхгүй. Тэгээд зарлагтайг бол дуусна. За 3 дугаарт нь орлогоо нэмэгдүүлэх. За өнөөдөртөө орлоготой цадж болохгүй, ханж болохгүй. Өнөөдрийн орлого чинь хязгаартай биш. Ажлаас болж болно, өөрийгөө хөгжүүлж болно, шинэ скил сурж болно, шинэ ажилд орж болно, өөрөө бизнес эрхэлж болно, орлогоо нэмэгдүүлж болно. За зарлага. Орлого нэмэгдэхэд зарлагаа өсгөж болохгүй. За зарлагаа хамгийн гол нь нэмэгдэх тусам багасгах хэрэгтэй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр status game тоглохгүй, хэрэгтэй хэрэггүй юм авахгүй, жил болгон iPhone авахгүй, 2 жил болоод машинаа сулахгүй байх нэ. Тэр ингэ явж илэг, тэр зүгээр материалын зүйлс. 5 дугаарт нь болонгууд мөнгө ажилуулах. За мөнгө ажилуулахгүй бол баян чинэг болж чадахгүй. Мөнгө ажилуулахгүй бол, мөнгө хадгалахгүй бол мөнгөтэй болж чадахгүй, чинэлэг болж чадахгүй, үр хөлтөдөө өвлүүлэх одоо хувьцаатай болж болохгүй. Болж чадахгүй. За ингээд эдгээр 5 зүйлийг ер нь ингээд ойлгочоод эдгээр 5 одоо мөнгөний сэтгэл зүйн одоо шилжилтийг одоо mindset shifting гэдэг. За энэ үгийг маш боломжтой ашиглахгүй болохгүй. Мөнгөний сэтгэл зүйн шилжилт гэж яриад байгаа. Тэгэд эднүсийг ингээд өөрсдөө хийчих юм бол эдгээр 5 зүйлийг ойлгоод ер нь ингээд амьдралдаа хэрэгжүүлчих юм бол аяанда бид нар мөнгөтэй болоод ирнэ. Аяанда бид нар мөнгөний тухай ярьдаг болно. Аяанда бид нар мөнгөний тухай ойлгодог болно. За энэ хүртэл хамт байсанд та бүхэнд баярлалаа. Дараа уулзлаа. Түр. Чао.